Сайн байцгаана уу? Та бүхэндээ саяхан нээлттэй хийсэн нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд үзэхээс өмнө лайк болон сабаа дарж дэмжigэй битгий мартаарай. Ингээд кинонд орцгоё. Кино нэгэн жижиг кафед хоёр үйлчлүүлэгч зурагтаар нэгэн цуврал алуурчны тухай мэдээг үзэж буйгаар эхэлнэ. Яг энэ үед Чарли гэх залуу кафед орж ирэх ба зөөгч Анна түүнээс захиалга авахар ирэхэд Чарли түүнийг хамт сухыг өрөв. Анна ч яхав танихгүй үнтэй суудгүй гээд татгалзахад Чарли ингэж л бие биенээ таньж мэддэг шүү дээ хэмээн түүнээс шална. Гэвч Аннад энэ байдал нь тун эвгүй хачиргалтай санагдсан тул түүнд зүгээр л кофег нөгөөд явлаа. Кафед мөн хідэн донтогч залуус байх бөгөөд тэд Аннаг ахимаг настайгийн шоолон ээжээ хэмээн дуудцгаана. Удалгүй Анна ээлжээ дуусгаад кафегаас гарахад Чарли гадаа нь зогсож байлаа. Тэр Анна тамхи санал болгож болзоонд урьсанж Анна эрэс татгалзах бөгөөд Чарли ч зүгээр л ярилцъя л та гэсээр түүнийг даган алхана. Ингээд Анна тэсгэл алдан зүхнээсээ нулимс асгаруулагч хий гарахад Чарли би зүгээр л машин руугаа явж байна хэмээн түүнийг тайвшруулахыг оролдов. Харин Анна тэгээд явал та гэх мөчөд Чарли гинэт буу гаргаж түүн рүү тулган надтай хамт яв хэмээн тушаахан тэр. Аннаач гуй надад бяцхан охин би хэмээн мэгшин гуйсанч Чарли түүнийг хүчээр машинда чирч суулгав. Тэр машинаа асаах зураа Аннагаас чи над шиг залуутай үерхэж чадах уу гэж асуухад айдас тавцсан Анна яаравчлан чадна хэмээн хариулна. Тэрээр өнөөдөр үнэхээр муу өдөр байсныг харин маргааш оройн хоолнд орж болох тухай ярьж түүний талалд нийцүүлэхийг хичээнэ. Чарли ч түүнээс чи тэгвэл юу өмсөх вэ гэж асуухад Анна эндээс амьд гарахын тулд айцаа нуу мэж нэгэн халуухан дайшинсны тухай дүрслэн ярьж эхлэв. Гэвч яг тэр мөчид Чарли түүнийг хайр найргах хутгалан хөнөөж орхилоо. За тэгтэл Чарли Аннаг алсан даруйда өнгөрсөн рүү шидэгдэж яг л кафед анх орж ирсэн тэр мөчтөө иргэн ирлээ. Анна амьд сэрүүн зогсож байхыг хараад тэр нүдэндээ ч итгэсэнгүй. Мөн өнгөрсөнд яаж буцаж ирснээ тэр огтхонч ойлгосонгүй. Кафед яг л өмнөх хүмүүс яг л өмнөх байдлаараа сууж байв. Чарли ч мэгдсэн хിവэрэ хуучин судалтаа эргэн суухад Анна түүнээс захиалга авах гэж ирлээ. Чарли түүнээс өнөөдөр хэдний өдөр болохыг асуугаад чи намайг танихгүй гэж юу гэхэд Анна бид өмнө нь уулзсан билүү хэмээн гайхан асууна. Харин ойролцоох ширээнд Дэвид гэх залуу сууж байх ба Чарлид тэрээр учиргүй танил санагдсан тул түүнтэй ярихыг оролцсон ч Дэвид түүний хэлсэн үгэнд ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Тэр яг л Чарлиг харж сонсохгүй байгаа мэт дүр эсэхэд Чарли ч буцан судалтаа суув. Удалгүй Анна ээлжээ дуусгаад гарахад тэдний хооронд болсон яриа яг таг тавтагдана. Чарли түүнийг дахин дагаж Анна түүнд дахин яв гэж хэлж Чарли ч дахин бууга тулгав. Анна надад бяцхан охин би гэж хэлэхэд Чарли энэ удаад би мэднэ хэмээн хариуллаа. Ийхүү тэр Аннаг машиндаа суулгаад дахин хөнөөх боловч тэр дариулаа дахин өнгөрсөн рүү яг өнөөх мөчтөө иргэн ирчихэн тэр. Чарли ч энэ удаад та нар нийлж надаар тоглоод байна те гэдэл уурсан хашгирч их гарав. Бусад үйлчлүүлэгчдэж түүний юу яриад байгааг нэг л ойлгосонгүй шинжтэй. Дараа нь Чарли Аннад цамцаа сүх гэж тушаахад өөр нэг үйлчлүүлэгч болох Сэм түүнийг зогсоох гэтэл Чарли бууга гаргаж Аннаг цамцаа сүхийг алавдав. Гэвч түүний биен дээр ямар ч хутганы шарга сорь байсангүй. Ингээд Чарли яагаад ийм зүйл боломжтойг ойлгож ядаж байх үед нь Сэм Чарлиг будаж орхив. Гэвч Чарли дахин гогцооны эхлэлд эргэн ирлээ. Тэр Сэм рүү чи намайг бууцсан шүү дээ гэж уурлан хашгираад кафегаас шууд л гарч одов. Тэр машинаа унан цогтгийг оролцсон ч энэ нь ч бүтлгүүдэж тэр даруй кафед буцан ирэв. Ийхүү Чарли энэ цагийн гогцоонд бүрэн гацснаа ойлголоо. Тэр уурандаа Сэмийг шууд буудаад гарсан ч хэдхэн хормын дотор дахиад л гогцооны ихэнд ирж гисэн байв. Тиймээс энэ удаад Чарли чимээгүйхэн судалтаа очиж суугаад Аннатай ийдгээр ярилцав. Дараа нь Дэвид дээр очиод би чамайг хэн болохыг хараахан мэдээгүй байна. Гэхдээ хэрэг чи миний оронд энэ цагийн гогцоонд гацсан бол яах байсан бэ гэж асуухад Дэвид мөн л юу ч хариулсангүй. Нэг ч үг дуугарсангүй. Ингээд Чарли одоо хүссэн бүхнийг хийж болохоо ухаарч эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний үүдийг хаан зогсож огтыг айлгав. Дараа нь тэрээр кафед нууцаар болцож буй хосын ширээнд очиж суугаад би та хоёртой танилцахаар ирлээ гэж хэлээд тэднийг айлгахын тулд бууга харууллаа. Гэтэл энэ хос нь гэр бүлээс гадуурх харилцаатай болж таарав. Чарли ч залуу руу харан эхнэр чинь намайг чамайг алуулахаар явуулсан гэж хэлээд
Санаа зовлтгүй. Би зүгээр л тоглосон юм хэмээн нэмж хэлв. Дараа нь тэр хоёр сувилагчийн ширээнд очиж суугаад тэд дургуйцсан босоод явчихв. Дараагийн гогцоонд Чарли нэг сувилагчийг ариун цэврийн өрөөнөөс гаргаас нь өмнө хөнөх боловч энэ удаад гогцоо дахин эхэлсэнгүй. Тэр эндээ гацсан хിവэр байлаа. Чарли сувилагчийн цогцыг тэрэгцэрт хийж гарах гэтэл кафений нэгэн ажилтан түүнийг зогсоож энэ миний тэрэг хэмээн хэлв. Иймд Чарли тэр ажилтныг гадаа гаргаж буудаад цогцыг нь хогийн савнд хаячихв. Харин нөгөө сувилагч нь найзыгаа хайж байхад нь Чарли "Миний машин энд байна. Бид хамтдаа найзыг чинь хайж болно шүү дээ" гэж хэлгээд сувилагч "Үгүй дээ зүгээр" хэмээн татгалзав. Чарли кафед буцаж орж ирээд Сэм, Гэри хоёртой хамт сууж тэдэнд дахин нэг шар ариг захиалав. Харин Анна шар аригийг авчирч өгөхдөө "Энэ та нарын сүүлийг үүнээс цааш ууй гэвэл баар руу яв. Энд чинь баар биш" хэмээн хэлв. Яг тэр үед нөгөө сувилагч гаднаас орж ирээд "Софи алга болчихлоо. Тэгээд энэ хүн гадаа байсан" гэж түн рүү залаа. Чарли ч босож нөгөө нууц харилцаатай хос дээр дахин очиж суугаад эхлээд эмэгтэй хоолой хэрчиг хөнөөлөө. Дараа нь түүний найз залууд хандан "Чиний хийж байгаа зүйл бол Библийн сургаалаар гэмт хэрэг" хэмээн түүнийг ч мөн хөнөөж орхив. Дараа нь бууга нөгөө сувилагч руу тулгаж Сэмийг бууга гаргахыг завтлан зогсоогоод "Би та нарыг бүгдийг чинь будаж чадна л та. Гэхдээ тэгвэл хөвгчлөлтэй биш" гэж хэлв. Гэвч яг тэр мөчөд кафений тоогооч араас нь ирж түүний хөнөөхөн тэр. Ийхүү дараагийн гогцоо эхлэмэгт Чарли Дэвидтэй дахин ярилцаж эхлэв. "Хэрв чи бурхан юм уу? Ямар нэг тийм зүйл юм бол бодоод үзэлтэй. Хэрв чи акулыг жижиг загаснуудаар дүүрэн савнд хийвэл юу болох вэ? Одоо харж бай" гэд кафед байгаа хүмүүсийг бүгдийг нь алж эхлэв. Энэ тойрог тасралтгүй үргэлжилж заримдаа Чарли бүгдийг алж, заримдаа кафений тоогооч түүнийг ална. Гэсэн ч хүн алах дуртай Чарли одоо энэ тойрогт бүхэл боломжит аргаар хүн алж үзээд бүр залхаж гүйцжээ. Тэрч бүхэл Аннагийн хэлэх үг бүрийг цээжилчихсэн байлаа. Нэгэн тойрогт тэр Аннад "Би өндөг гахаймах идмээр байна" гэхэд Анна "Энэ цагт өглөөний хоол байхгүй" гэж хариулахад Чарли "Би мэднэ. Бас хөргөгчөнд өндөг байгааг чинч мэднэ. Очоод тэр том тоогоочтой хэл. Хийгээд өг" гээд гэлээ. Чарли өөрөө ч үндгийг аваачиж тоогоочийн өмнө тавихад тоогооч түүнийг суудалтаа буцаж суухыг шаардав. Гэсэн ч Чарли уурлан түүн рүү дарсан ч тоогооч түүнээс хамаагүй хүчтэй байв. Чарли Дэвидэд хандан тоогоочийн тухай ярина. Тэр ямар нэг супер нууц агент юм шиг байна. Би түүнийг алж дийлэхгүй юм. Магадгүй түүнийг алж чадвал би энэ гогцооноос гарах байх хэмээн бодно. Чарли тоогоочийг алах гэж олон янзаар оролцсон ч тоогооч түүнийг ямагт дийлнэ. Эцэст нь Чарли түүнийг зүгээр л буудаж орхиод өөрөө өндөг гахаймахаа шарж идээд дараа нь өөрийгөө бодчихов. Ингээд тойрог дахин эхлэхэд энэ удаа Чарли кафед нэгэн үл таних өвгөн сууж байхыг хараад хашгирч орхитол өвгөн тэр дороо алга болно. Одоо Чарли энэ тойргоос үнэхээр залхаж туйлцсандаа нулимс туслуулах төхөв. Харин Анна түүнийг гаргахаар цагдаа дуудах ба цагдаа нар түүнийг чирч гаргасан боловч тойрог дахин эхэлсээр л байлаа. Сэтгэл санаагаар бүрэн унсан Чарли Дэвидийн өмнө "Би яахаа мэдэхгүй байна" хэмээн хэлтэл Дэвид анх удаа ам нээж "Чи юу ч мэдэхгүй гэж үү? Чи үнэхээр урам хугалж байна шүү. Би чамайг жинхэнэ алуурчин гэж бодсон. Гэтэл чи уйлах гэж байна уу? Тэд Банди, Дамер, Гейн нар чиний оронд байсан бол яах байсныг боддоо. Мөн аав чинь яах байсан бол гэхэд Чарли аавын тухай бүү яар гэж уурлаад "Би тэгээд яг юу хийх ёстой юм бэ" гэж асуугаад Дэвид "Чи өөрөө л мэд. Чи бүгдийг нь алсан ч тэд энд дахиад л байна шүү дээ" хэмээн хариулна. Харин Чарли "Тэгээд чи яг юу хүсэж байгаа? Хэрэв би тэднийг бүгдийг нь цэвэрхэн устгавал энэ тойргоос гарах уу гэж асуув. Дараа нь Чарли кафед байгаа хүн бүрийг нэг нэгээр нь цэвэрхэн алж эхлэв. Хамгийн сүүлд зөвхөн Анна үлдэхэд Чарли түүнийг нэг булан руу хөлөө. Яг тэр үед ээлж солихоор орж ирсэн шинэ ажилтныг Чарли тэр дор нь алав. Тэр Аннад хандан "Ийм л байх ёстой юм. Би дахиж үнийг твчиж чадахгүй. Би унтчих чадахгүй. Үхчих чадахгүй байна. Гэхдээ би учрыг нь оллоо. Харин чи бол миний сүүлчийнх" гээд түүнийг хутгалан хөнөөлөө. Гэвч Чарли дахин өнгөрсөн рүү шидэгдэж тойрог дахин эхлэв. Уйлхуу байхуу дээрээ тулсан Чарли кафегаас чимээхэн гарч энэ гогцооноос гарах ямар ч арга зам олж харахгүй болов. Тэрээр хүн алсаар байгаад сэтгэл зүйн хувьд бүрэн туйлдаж машинаа суугаад чангаар уйлж эхэллээ. Дараагийн гогцоо эхлэхэд тэр өмнөө нэгэн Санвартыг харж түүнтэй хамт суулаа. Санвартан түүнд "Чи энэ авралын төлөө ирсэн" гэд Библийн нэгэн ишлэлийг уншиж өгөөд "Чамд өөрийнхөө хувь заяаг сонгох хүч бий" хэмээн хэлэхэд Чарли ч уйлан "Би чөлөөлөгдмөр байна. Уучлал хүсэж байна.
Би яах ёстой вэ гэж асуухад санвартан дахин их л хэмээн зөвлөлөө. Дараагийн тойрогт Чарли бүх хүнтэй сайнаар харьцаж эхлэв. Тэр бүр суудлаач солио. Чарли нөгөө дундагч залуусыг кафед орохоос өмнө зогсоож бууга гарган тэднийг айлгаад "Та хоёр эндээс яв. Кафе хаалттай" гэж хэлээд хамт байсан охинд нь "Хэрв чи хүсвэл би чамайг гэрт чинь хүргэх унаа зохицуулж өгч чадан шүү" гэхэд охин ч талархаад өөрөө явчихав. Дараа нь Чарли Аннад маш илтгээрээ захиалга өгөхөд Анна ч түүнтэй өмнөхөөсөө илүү найрсаг харьцаж байлаа. Чарли совилогч нар дээр очиж "Та бүхний ажил үйлсэд зүгээр л талархмаар санагдлаа" гэж хэлэхэд совилогч ч талархан хүлээж авав. Тэрээр нөгөө нууц харилцаатай хос дээр очиод "Манай аав маш муу хүн байсан. Маш олон муу зүйл хийж ээжиг минь зоддог байлаа. Тэр ээжиг минь хуурдаг байсан. Тэгээд ээж минь бүх ураа бидэнд гаргадаг байв. Хараач, та нарын гэрт юу болж байдгийг би мэдэхгүйч хүүхдүүд бүгдийг мэддэг. Бүгд л мэддэг. Зүгээр л тэднийхээ тухай бодоорой" хэмээн зөвлөв. Энэ удаад Дэвид кафед байсангүй. Чарли оройн холоо таатай яйдаж Сэм Гэри хоёртой инээлдэв. Кафены гадаа Анна энэ удаад өөрөө түүнээс тамхи гуйх ба тэдэж хамтдаа оддыг харж зогслоо. Анна охиныхоо тухай, оддыг хэр сайн мэддэг, бүх ордны нэрийг хэлж чадах тухай ярина. Энэ удаад Анна Чарлитэй ярилцахдаа огтхон ч эвгүүргэсэнгүй. Чарли түүнийг машинд нь хүргэж өгөхөд Анна түүний машиныг хараад "Энэ чиний хүү" хэмээн асуухад Чарлич "Тимээ" хэмээн хариулав. Тэгтэл Анна түүнд ойртон ирээд үнсгэн тэр. Дараа нь тэд хамтдаа машин суухад Чарлич бууга гадаа орхисон байлаа. Ийм зүйл анх удаа тохиолдож байгаад тэр маш их сандарч "Яагаад" гэж асуухад Анна түүнийг өөртөө татан дахин өсөв. Гэвч Чарли түүнийг дахин хутгалж орхилоо. Гэвч энэ удаа тойрог дахин ихэлсэнгүй. Харин үйл явдал огт өөр газар буюу нэгэн эмчилгээ судалгааны төв рүү шилжив. Нэгэн зөвлөл Чарлитэй болсон энэ бүх үйл явдлыг дэлгэцээр харж суужээ. Үнэн дээр саяны болж өнгөрсөн бүх зүйл бол Чарлигийн оюун санаа дотор явагдаж байсан симуляц байв. Чарли өөрөө үүнд бүртгүүлсэн байжээ. Тэр тэнд Аннаг хармагцаа "Та нар намайг мэхэлсэн, та нар оролцсон, чи өөрөө над руу дайрсан" гэж хашгирч эхлэв. Харин эмч нар түүнд "Энэ бол Анна биш. Тэр зүгээр л чиний симуляцад орохоос чинь өмнө харсан царай байх" хэмээн тайлбарлана. Үнэн хэрэгтээ Чарли бол хоригдол бөгөөд өөрийгөө өөрчлөгдсөн, засан хүмүүцэн гэдгийг харуулж шоронгоос суллагдах найдвартайгаар энэхүү туршилтын төсөлд сайн дураараа оролцсон байв. Гэвч одоо тэр бүх зүйлийг баллаж өөрийгөө огт өөрчлөгдөөгүй гэдгээ бүгдэд харуулчихлаа. Нөгөө Дэвид гихчин ч мөн түүн шиг энэ асрамжийн газарт байдаг өөр нэг гэмт хэрэгтэн байсан аж. Харин Анна буюу Эми ч мөн энэ симуляцад Чарлитай хамт оролцсон байжээ. Төслийн удирдагч олон нийтэд хандан бид эдгээр гэмт хэрэгтнүүдийг өөрсдийнх нь үйлдэлийн хүнлэг талтай нүүр тулуулж тэднийг задлан бутаргаж инэрэнгүй нийгэмд бүрэн ажиллагаатай хүмүүс болгон дахин бүтээдэг хэмээн ярьж байлаа. Гэвч олон шүүмжлэгчид энэ хөтөлбөрийг эсэргүүцэж ийм төрлийн хүмүүсийг өөрсдийнх нь хамгийн аимшигт гэмт хэрэгүүдийг дахин туулах боломж олгож байгаа нь хачиргалтай. Энэ бол зүгээр л харгас, хэрцгий, ёр бусын шийтгэлээс өөр зүйл биш гэцгэн. Үүний үр нөлөө Чарли дээр тод харагдаж байлаа. Тэр симуляцаас гарсан ч унтаж чадахгүй дарчилж байхад Эми орж ирж түүнд тайвшруулах тариа хэлээ. Эми бол үнэндээ Чарлигийн алсан Аннагийн охин нь байсан бөгөөд тэрээр Чарлиг дахин нөгөө аимшигт симуляц руу буцаан илгээж буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай.